Мөнгөн талс брэнд үзүүлж байна. Хилэнцэд хорхой, хүсэл тэмүүлэл, хамгаалалт, өөрчлөлт гүн ухааны бэлэг тэмдэг юм. Биеийн уртны сүлийг нь оролцуулаад 4-6 см хүрдэг. 4 хос 8 хөлн тус бүртээ уушигнаас гарсан нь 3 стай байдаг. Дэлхий дээр 600 төрлийн хилэнцэд хорхой байдаггүй Монгол оронд нэг төрөл зүйл нь тархжээ. Ноён хотог Танзан Аравжийг шүтдэг шүтэнүүдийн нэг нь дэгоронз буюу хилэнцэд хорхой байж. Ууралахаараа өөрийгөө эвгүйтгдэг энэ амьтнаас хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой хэмээсэн гүн ухааны сурталыг догшин хотогт бээр айлддаг байжээ. Бэлэгд гөрөөс. Домогт гардаг ганц цэвэрт амьтан. Монголчууд бэлэгд гөрөөсийг хилэн гөрөөс хэмээн нэрлэдэг. Сайн сайхан цэвэр ариуны бэлэгдэл хэмээн үздэг уг амьтны онцлог нь ганц цэвэртэй байх тул өрн дахинд юникорн буюу ганц цэвэрт хэмээн онцгойрдог. Өрн дорны бэлэгдэл болсон энэ амьтан эртний монголчуудын шүтэн байж. Тухайлбал хүннүүгийн язгууртны булчнаас илэрч олдсон эмээлийн худрах хөмөл төвний чимэгт олонтой дүрссэн байгаагаас харагддаг. Бэлэг дурсгалыг мөнгөн талстаас.